Mission Impossible цувралыг сонсоогүй хүмүүс бараг л байхгүй байх. Тэгвэл 1996 онд анхны киноныхоо нээлтийг хийж байсан бол саяхан буюу 2025 оны 5 дугаар сарын 21-нд сүүлийн анги болох Final Reckoning-га цацснаар энэхүү 29 жилийн түүхт энэхүү зурвал маань хөндөрлөж байгаа байлээ. Хэдийн үнэнч фэнүүдийн хувьд тэмч таатай мэдээ биш ч гэлээ 62 настай Том Крузийн хувьд тэрээр ажлаа хангалттайгаас илүүтэйгээр биелүүлсэн биш гэж юу? Миний хувьд эхний 3 ангийг нь үзэж байснаас биш бараг л энэхүү зурвал киноны талаар юуч мэдэхгүй нэг юм лээ. Тийм ч учраас түүний бүтээсэн Нээдэн хаантын нүд талтрам анх хараад бодит зураг авалт гэхэд хинч итгэхээргүй амаршсан сэтгэл хөдлөм айдас төрүүлэхүйц энэхүү зурвалын анхны анги болох Mission Impossible-ыг та бүхэнд чадхайтгаараа туршлан хүргэх гэж байна. Ингээд бичлэг эхлэе. Тэгэхээр кино маань энд хэвтэж байгаа эмэгтэйг ашиглаж энэхүү орсоор түүнийг алуулсан мэтээр харагдуулж түүн туслах зорилгоор шаардлагатай мэдээлэл олж авч байгаа нууц сагнуулууд бүхий этгээдүүдийн хэсгээр эхэлдэг. Энэхүү нүрээ хувиргасан залуу бол бидний гол дүр Нээдэн хаант юм. Харин нөгөө бол тэдний багийн ахлах Жин Фелпс. Тэднийг саяны даалгаврын амжилттай биелүүлэн онгоцондоо сум буцах үед нууц сагнуулын байгууллага болох IMF-с тэдэнд дараагийн даалгаврыг өгдөг. Энэхүү даалгавар нь Александр Гэлицэн гэх нөхөр зүүн Европ дахь тэдний ажилчдын нууц нэрсийн жагсаалтыг нь хусчихсан. Нууц нэрсүүдэнд ангараа ямар ч нэмэргүй болохоор маргааш оройн болох Прагийн элчин сайдын яамнаас тэдний жинхэнэ нэрсийн жагсаалтыг нь хулгайлах гэж байгаа. Александр Гэлицэн хулгай хийх гэж байхад нь зургийг нь дарчгаад захиалагчтай өгөх гэж уулзах үед нь хоёулангийн барих даалгавар байдаг. Ийхүү тэд нууц байрандаа цуглаж даалгавраа авцгаана шаардлагатай бол даалгаврыг туслах тушаал авч маргааш оройн 4 цаг үед эргэж уулзахаар төлөвлөдөг. Ерөнхийдөө та нараас мэдж байгаа байх нууц сагнуулын жинхэнэ нэр нь илчлэгдэх нь тэдний бөгөөд гэр бүлийнхэн 8 наснд нь шууд байдлаар халтай бөгөөд ихэвчлэн зэвсгийн 8-ачд болон террористууд тэдгээр мэдээллийг нь авах хүсэлтэй байдаг. За ингээд тэдний үүрэг даалгаврыг нь тайлбарлаж өгье. Эдний даалгавар бол элчин сайдын ямар үсээ урган нэвтэрч орох. Харин энэ зогсож байгаа Сарагийн даалгавар нь Америк нэгдсэн улсын хэвлэлийн төлөөлөгч болно. Тэнд болж байгаа үдшилтэд очиж Эдэн туслах. Харин Ханагийн хувьд Гэлицэн ажиглах. Жак бол тэдний хакер гэх юм уу? Шаардлагатай үед хаалгыг нээж авах. Клэрийн үед машинтай гаднаас ажиглалт хийж Гэлицэн гарах үед Ханагийн хамтаар араас нь дагах. Харин Жим өөрөө болохоор тэдэнд эндээсээ үүрэг даалгавар өгөх удирдах үүрэгтэй байдаг. Өө нэрээ Клэр Жимийн эхнэр нь шүү заяа. Ингээд нууц ажиллагаа эхэлнэ. Жак яагаад ч юм мэдэхгүй лифтний хонгил руу орчдیں۔ Тэндээсээ удирдахгүй болдгүй байгаа үз. Эдний хувьд Валцер гэх сенаторын дүр төвөрсөн байдیں۔ Ингээд түүнийг үжилсгэнд ирэх үед Сара түүнийг дагуулна хориотой хэсэг рүү авч явдаг. Мэдээж цаашдаа хаалгануудыг Жак хаагартад нээж хааж байгаа. Тэр хоёр хориотой өрөө рүү ороод нууц камер сорилуулж хад гарч авах гэдэл Жак хаалгыг нээж чадахгүй баахан бодлоод яг баригдгийн даваан дээр Жим хаалга нээж өгдөг. Төлөвлөгөөний эхний хэсэг амжилттай хэрэгжиж тэд Гэлицэн нууц жагсаалтыг авч байгааг амжилттай бичиж чаддаг. Гэтэл яагаад ч юм сахилгаан шат ажиллаж дээшээ явснаар Жек таасны төмөр зоогдоод өгдөг. Жим ажиллагааг цуслахыг тэдэнд тушаана. Гэвч Эдэн мэдээллийг алдах нь хэтэрхий эрсдэлтэй учраас Сара Гэлицэнг дагахыг тушаагаад өөрөө Жимтэй уулзахаар явна. Ингэж байтал Жим гүүрэн дээр буудалж ус руу унана. Хаана болохоор машинд суух үедээ Клэртэй хамт дэлбэрч Сараг харин Гэлицэнтэй хамт хэнийг нь нутгалж хөнөөсөн байдаг. Ингээд тэдний багаас Эднаас бусдын бүгд хүйс тэмдэглэхээс гадна ажилчдын нууц нэрсийн жагсаалтыг агуулсан дискээ хүртэл алдсан байдаг. Эдэн хэргийн газраас сухтаж төврөгөө холбогдно. Кидрич гих дарахтайгаа холбогдож болсон бүх зүйлсээ хилтгэж тэд ойролцоох кафед уулзахаар болно. Тэднийг уулзах үед бүх зүйл буруугаар хэрэгдэг. Аль 2 жилийн өмнөөс эхлэн тэдний дундаас мэдээлэл алдагдах болж хэнийг нь урагч байгааг тэд сэжиглэж эхэлсэн талаар Кидрич түнд хэлээд хэдхэн хоногийн өмнө Макс гэгч зэвсгийн 8-аач нь тэдний нэг нууц ажилтан ахуулдаж Йоб 314 гэх ажиллагааг төлөвлөн ажилчдын нэрсийн жагсаалтыг авахар Гэлицэнтэй тохиролцсон гэдгийг тэд олж мэдсэн бөгөөд саяны ажиллагаа нь яг үнэндээ Гэлицэнг барих биш харин тэдний дундах урагчийг олох зорилготой байсан байдаг. Саяны нууц ажиллагаанаас Эдэн ганцаараа амьд үлдсэн болохоор IMF түүнийг шууд урагч гэж сэжиглдэг. Үгээр ч үл барам түүний дансанд хаанаас ч $100,000 орж ирсэн. Мөн аав нь хүнд өвчтэй байсан болохоор түүнийг өөрсдийн нөхдөд худалдсан гэж үзээд барихаар болдогч. Эдэн тэр газрын аквариумыг дэлбэлээд гарц сухтана өөрсдийн нууц байрандаа буцаж ирдэг. Тэрээр буцаж ирнэ Йоб 314 гэх нэрээр хайлт хийж Макс байх боломжтой мэйл рүү өөрийгөө жинхэнэ жагсаалтыг олж өгч чадах хүн гэж танилцуулдаг. Түүнийг шүнжэнгөө мэйл бичин зөөрмөглөж байх үед генетикэн Клэр хүрээд ирдэг. Яг үнэндээ Клэр ажиллагааг цуцал гэсэн тушаалыг авна машин дэлбэрэхээс өмнө бууж таарсан бөгөөд 4 цагт уулзцахаа гэсэн болохоор тэрээр энд ирсэн байдаг. Эдэн түүнд ихэндээ итгэлгүй сэжиглэн байцааж шалгасан ч Клэр ямар нэгэн сэжиггүй байдаг. Эднийг IMF урагч гэж сэжиглэж байгаа болохоор тэрээр жинхэнэ урагч болох Йобыг олж өөрийн нэрийг цагаадах хэрэгтэй. Ингээхийн тулд Йобыг мэдэх нэгэн болох нөгөө зэвсгийн 8-аач Макс руу мэйл бичсэн нь ийм учиртай байж. Ингээд нэг хөдөлгөөн Максаас хариу мэйл ирж тэд нууцаар уулзахаар болно. Макс эмэгтэй хүн байдаг. Эдэн Макс танд нь чиний наад диск чинь хуурамч дотроо байршил тогтоогчтой.
Уншуулгал юм бол IMF-т дээд талдаа 10 минутын дараа гэхэд баригдана. Хотлоо гэвэл шалгаад үзгэснээр Эдний үнэн болж Макс Эден 2 тохиролцоо хийхээр болно. Макс явдаа зүүн Европын бүх нууц ажилтны нэрсийг авахаар 6 сая долларын тохиролцоо хийж. Гэвч жагсаалт нь хуурамч байсан болохоор одоо харин хаантад энэ мөнгийг өгье. Харин чи зөвхөн зүүн Европч биш. Бүх нууц ажилтны нэрсийн жагсаалтыг олж өг гэхэд хаант 10 сая доллар дээр нэмээд Йовтой уулзуулж өгөхөөр тохиролцож чаддаг. Ингээд тэрээр мэдээж өөрийн багийг цуглуулах шаардлагатай болно. Түүний багт өмнө нь IMF-т ажиллаж байгаад одоо болохоор 90 сурвалжлагдаж байгаа гэх юм уу? Ямар ч лээс нь одоо бол ажилтдаггүй этгээдүүдээс хайхаар болдог. Тэгээд тэр хоёр нь энэ хоёр. За энэ Майкл Жордан шиг царайтай нөхрийг нь болохоор Лютер гэдэг. НАТОгийн сүлжээнд халдаад баригдаад үлдсэн цорын ганц хүн. Сүлжээний хаан очтой. Цагтаа салгиж явсан нөхөр. Хакрын үүргийг гүйцэтгэв. Харин энэ гонжорыг нь болохоор Кригер гэдэг. Бид Leonte Professional киноны мэрэгжлийн хаалгавчны дүрээр нь мэддэг баг. Мэрэгжлийн нисгэгч. Тэдний даалгавар бол Langley дэх IMF-ийн толгой компьютерийг хакертаж нууц ажилтнуудын мэдээллийг олж авах. Гэвч тэр газар мэдээж бараг л тоос орох боломжгүй супер хамгаалалттай ганцхан хүн л орох зөвшөөрөлтэй. Эхлээд хоолоогоо таниулаад 6 орондоо нууц код оруулна. Нүдний торлогоо шалгуулад 2 соронзон карт уншуулж байж ордог. Мөн хянагчийг өрөөнөөс гарсны дараа дулаан, дуу, даралт гэх мэт 3 төрлийн хамгаалалттай өрөө байх аж. Жинхэнэ утгаараа биелэгдэшгүй даалгавар. Тэдний төлөвлөгөө маш энгийн. Клэр нууц өрөөнд нэвтрэх зөвшөөрөлтөд цорын ганц хүнийг шаардлагатай хугацаагаар саатуулах. Эден Кригер хоёр дотогшорж мэдээлэл олж авах. Лютер мэдээж гаднаас хаалх цонх нээж авах алсаас удирдах. Ингээд ажиллагаа эхэлнэ. Лютер гал гарсан гэх хуурамч тохиолдол үүсгэж, баг зэргийн нөөмөнд тарьж, тэд дотогш гал унтраах ажилтны хувцас өмсөж амжилттай нэвтрэнэ. Ингээд хувцас солилцоож, Клэр нөгөө нөхрийн кофенд нь гүйлгэж хийж саатуулна. Харин Кригер Эден хоёр агаар жуултны хоолоогоор нууц өрөөрөө нэвтэрдэг. Нууц өрөөнд дээд талаас бол ганцхан лазераар хамгаалагдсан юм билээ. Тэр хоёр амархан гिचэн лазер хамгаалтыг нь унтраагаад дээрээс нь доош нэвтэрч ордог. Яг доошоо бууж байсан чинь нөгөө нөхөр нь ороод ирдэг. Гэхдээ дотор нэг бүрхэд гараад явчихна. Эдэн дотогш ороод амжилттай мэдээлэл хуулаад олсоо татуулан буцаад гардгийн даваан дээр гинэт хаанаас ч юм нэг холгон гараад ирнэ. Кригер алах гэж олсоо доош нь тавьж идэр. Бас л хөлтөө гар шүү. Эдэн шалан дээр яг хүрдгийн даваан дээр амжилттай барьж авдаг. Эдэн ч өөрөө өндөр ур чадвар гаргаж тогтно. Ингээд буцаж дээш нь татаад амжилттай боллоо гэтэл дахиад Кригер Эдний утгыг доош нь унгааж идэр. Ингээл компьютерт нэвтэрсэн гэдэг нь баригдана. Гэхдээ хянагчийг орж ирэхэд зугтаж амжсан байлгүй яах вэ? Жагсаалтыг хулгайлаад Макстай холбогдох гэж байхад нь Кригер жагсаалтыг хулсан дискийг барьчихсан. Би хамт явж хилцээр хийн шүү өнтэргээд Эднийг үздэг. Гэвч Эдэн ухаалгаар өөр нэг дискийг жинхэнэ диск гэж түнд итгүүлж маллаад жинхэнэ дискийг Кригерээс авч чаддаг. Энэ үедээ Эдэн шалан дээрх номны нүүрэн дээр Чикаго директ зочд буудал гэж бичсэн байгааг анзаарч анх гэлицийг барих төлөвлөгөө боловсруулах үед Жим тэр зочд буудалд байрлаж байгаа гэснийг сандаг. Энэ хооронд Китриж Эдний ээж ах хоёрыг нь хар тамхи тээвэрлэж авсан гэд хэрэг тогтчихсон байгааг мэдээгээр үзээд Эдэн Китриж рүү залгаад түүнд өөргөө энд байгааг мэдүүлдэг. Яг уцаар залгаад дуусах үед Жим хажууд нь зогсож байдаг. Шок. Тэр хоёр уулзаж ярилцахаар болж Жим түнд өөрийг нь буудсан хүн Китриж байсан. Тэр бол урагч гэж хэлнэ. Гэвч Эдэн түнд итгэж байгаа дүр хэсэгдэгч ном дээрх бичиг нь Максийн Жим төлдөөс нь нууц зурвас байсныг мэдсэн байдаг. Ингээд бүх зүйл тодорхой болж жинхэнэ урагч нь Жим байсан болж таарна. Тэрээр цахилгаан шатыг хөдөлгөж Жакийг хөнөөж дараа нь гүүрэн дээр өөрийгөө буудсан мэтээр харагдуулж өөрийн туслах болох Кригерээр гэлээцэн Сара хоёрыг хөнөөлгөж хаанаг болохоор Клэр дэлбэлж хөнөөсөн байдаг. Эдэн түнд сэжиг өгөхгүй тулд маргаашийнхаа төлөвлөгөө бүгдийг нь хэлж өгөөд салцгаана. Маргааш өглөө Эдэн Китрижид Макстай хаана уулзах гэж байгаагаа бичсэн захидал явуулсан байдаг. Эдэн нууц нэрсийн жагсаалт бүхий дискийг Макст бичлэн ирэхгүйгээр түүний суудлын доор нь үлдээсэн байх бөгөөд Макс түүний мөнгийг ачааны хэсэгт үлдээснийг хэлж өгдөг. Эднийг ачааны хэсэг рүү явах үед Макс Жимд Эднийг ачааны хэсэг рүү явсан болохыг ч мөн адил хэлдэг. Ягаад Эдэн Макс хоёрын тохиролцоонд Явыг түнтэй уулзуулах гэж бас байгаа шүү дээ. Сараг ачааны хэсэгт ирэхэд Жим аль хэдийн ирсэн байх бөгөөд түүнд хандаж Эднийг амьд үлдээгээд мөнгө аваад явцгаая. Түүнд угаасаа хинч итгэхгүй гэхэд яг үндэ Жим биш түүний нүүрний багийг өмсөн Эдэн байдаг. Яг нь Сара энэ хугацаанд Эдэнд дурлжсан байсан юм шиг байгаа. Гэтэл Жим ч бас гараад ирнэ. Жим ч Эдний ментор байсан хүн шүү дээ. Эднээс илүү л гарна гэхээс дутхгүй. Ийм зүйл болохыг мэдсээр өж Эдэн яагаад Жимийн дүр товирч Сараг шалгасан бэ гэвэл тэрээр Жимийг бол урагч гэдэгт итгэж байсан ч Сара тарин эргэлзэж байсан. Бас дурлжсан байсан юм шиг байлээ. Жим ч мэдээж ихнэр нь түүнд татагдсан байгааг анзаараад дургүй байх юм мэдээж. Жимийг мөнгө аваад явах гэж байхад нь Эдэн түүнийг амьд гэдгийг нууц камертай нүдний шилээр Китрижид бариад өгч гэлгүй яах вэ? Жим Эдэнг буудах гэсэн Сара өмгөөлөх гэхэд нь ихнэрээ шууд буудаж орхиод Эднийг ухаан алдуулаад галт тэрэгний дээврээр дээшээгээ гараад яваад өгнө. Жим Кригертэй хуйлдсан байсан юм билээ. Жимийг мөнгө авахаар нь стик тэргээр ирж авахаар тохирсон байсан ч Эдэн тэр хоёрт саад болгүй яах вэ?
Нисдэг тэргийг төхөөд ирэхэд нь гогцоогон галт хэрэгтэй олбочдөг. Ингээд нарийнх нь хөнгөл рүү ороод дууслаа та гэсэн чинь нөгөө ч өмнө IMF мэрэгжлийн нисгэж байсан гэсэндэ түүртэх нь бити хэл эднийг синсэрээ таслах гэж оролддог шүү. Энэ хэсгийг арай бодис дээр хийгээгүй л мэдээ бурхан минь. Жимбиг нисдэг тэрэг рүү гарах үед нь Ит нь араас нь усарж нөгөө бохшиг тесрэгчээ шилэн дээр нь хаагаад өөрөө галт тэрэг рүү усарж бараг л сэнсэн зоогдонго алдсан ч амь гарч чадна. Максыг үйлдэл дээр нь байсан хэдий ч тэрээр танил тал энэ төр ихтэй болохоор ч юм уу мэдэхгүй Китрич яаж чадалгүй түүнийг явуулдаг. Киноны сүүлд Итэн Лютер хоёр уулзаж Лютерийг цагаатгсан болохыг Итэн хэлээд салцгаана. Итнийг онгоцон сууж байх үед түүнд шин даалгавар өгснээр 1996 оны Mission Impossible маань өндөрлөдөг.